татвар. Татвар мөлчлөг мөн үү? Өнөө үед ихэнх хүмүүс улс төлдөг татвараа өөрийн нуруунд дээр хүнд ачаа гэж үзэж, яагаад би энэ татварыг төлөх ёстой юм бэ гэдэг асуултыг өөртөө тавих нь элбэг. Бид энэ хичээлээрээ та бүхэнд татварын талаар энгийн бөгөөд ойлгомжтой үнэн зөв мэдээлэл хүргэхийг зорилоо. Тэгвэл татвар гэж чухам юу юм бэ? Та хүн төрөх нь үнэн, татвар төлөх нь үнэн гэдэг үгийг олонтаа сонсч ирсэн бах. Үүнтэй нэгэн адилаар Монгол Улсын үндсэн хуулийн 2 дугаар бүлгийн 17-гийн 3-т иргэн бүр хуулиар ногдуулсан татвар төлөх үүрэгтэй хэмээн заасан байдаг. Татварын хууль тогтоомжинд зайлшгүй төлөгдөх татварын хэлбэрийг доорх байдлаар тогтоожээ. 1-р албан татвар, 2-р хураамж, 3-р төлбөр. Эдгээрээс улсын төсөв төвлөрдөг татварын дийлэнх хувийг эзэлдэг албан татварыг тодруулан авч үзцгээе. Албан татвар. Албан татвар гэдэг нь хууль тогтоомжийн дагуу иргэн аж ахуйн нэгж байгууллагын орлого, эд хөрөнгө, бараа ажил үйлчилгээнд тодорхой хугацаанд тогтоосон хувь хэмжээгээр ногдуулж хариу төлбөргүйгээр улс орон нутгийн төсөвт оруулж байгаа мөнгөн хөрөнгийг хэлнэ. Татварын хуулинд зааснаар 20 гаруй төрлийн татвар хураамж байдаг. Эдгээрээс хувь хүн бүрийн мөнхийн дагуул гэж хэлж болох иргэнд ногдох татваруудыг дэлгэрүүлэн авч үзэх нь зүйтэй болов уу? Хувь хүнд ногдох албан татварууд. Дээрх татварууд нь хувь хүнд ногдуулдаг түгээмэл татваруудын жишээ юм. Нэмэгдсэн үртгийн албан татвар. Хувь хүнд шууд ногддоггүй, харин тухайн хүнд үйлчилсэн үйлчилгээ ба бараанд ногдуулсан шууд бус хэлбэрийн татвар юм. Өөрөөр хэлбэл нэмэн үртгийн албан татвар нь хэрэглээнд оногдох татвар бөгөөд бүтээгдэхүүн үйлчилгээг мөнгөөр худалдан авч байгаа хүн бүр үнийн дүн шингэсэн 10% татварыг төлж байдаг. Хувь хүний орлогын албан татвар. Албан татвар төлөгчийн татварын жилд олсон нийт орлогын дийлэнх хэсэгт ногдуулдаг татвар. Хуулийн дагуу албан татвараас чөлөөлөгддөг 16 төрлийн орлого байдаг. Үл хөдлөх хөрөнгийн татвар. Татвар төлөгчийн өмчилж байгаа эд хөрөнгийн тухайн жилийн 1-р сарын 15-ны байдлаарх нийт үнийн дүнгийн 0.6%-аар үл хөдлөх хөрөнгийн албан татварыг ногдуулж тооцно. Харин хүн суурьшин амьдрах зориулалттай нийтийн болон амны орон сууц, төрийн болон тухайн нэг байгууллагын өмчөд хамаарагдах орон сууц болон гэр хорооллын хашаа байшинг албан татвараас чөлөөлнө. Автотээврийн албан татвар. Бүх төрлийн ачааны машин, автобус, суудлын автомашин, мотоцикл, тусгай зориулалттай автомашин, трактор, өөрөө явагч бусад хэрэгслүүд чиргүүл зэрэгт ногдуулдаг татвар бөгөөд татварын хэмжээ нь автомашины төрөл болон харьяалагддаг нутгаас нь хамаарна. Одоо та яагаад би энэ татваруудыг төлөх ёстой юм бэ гэж бодож байна уу? Та юуны төлөө татвар төлж байгаа юм бол таны төлсөн татвар юунд зарцуулагдгийг та мэдэх үү? Хүүхэд залуусыг сургуульд сургаж боловсрол эзэмшихэд, эх орноо батлан хамгаалах салбарт, иргэдэд эрүүл мэндийн үйлчилгээг үнэгүй хүргэхэд, нийгмийн хэв журам сахиулах, аюулгүй байдлыг хангах, нийгмийн халамж, хангамжийн үйлчилгээнд, эрчим хүч, дулаан, ус хангамжийн үйлчилгээ, спорт, соёл урлагийн үйлчилгээ, байгаль орчныг хамгаалах, бусад нийтийн үйлчилгээнд зарцуулагддаг юм байна. Тэгвэл бүгдээрээ татваргүй нийгмийн төсөөлөлтнийг үзье. Тэнд хэн автозам, төмөр замын сүлжээг барьж байгуулах вэ? Байгаль орчныг хэн хамгаалах вэ? Та хүүхэдтэй боловсрал олгохын тулд хичнээн мөнгө төлөх бол нийгмийн хэв журмыг хэн сахиулах вэ? Улс орныг хэн батлан хамгаалах вэ? Нийгмийн баялагийг бүтээлцэж явсан өндөр настангуудыг хэн тэтгэх вэ?
төр оршин тогтнох болов уу? Татвар төлөгчид татварынхаа тодорхой хувийг хөнгөлүүлж буцаа авах боломжтой байдаг. Улсын их хурлаар шинжлэгдэн батлагдаж 2007 оноос хэрэгжиж эхэлсэн хувь хүний орлогын албан татварын тухай хуулиар татвар төлөгч иргэдэд үзүүлэх татварын хөнгөлөлт чөлөөлөлтийг нэлээд өргөжүүлж, уг хөнгөлөлт чөлөөлөлтөнд хамрагдсан иргэдийн татварын буцаа олголтыг 2009 оноос эхлэн олгож эхэлсэн. Альва иргэн татвар төлсөн орлогоороо хүүхдийнхээ ихтэй сургуулийн төлбөрийг төлдөг бол сургалтын төлбөрийг тодорхой хэмжээгээр хөнгөлдөг. Мөн өөрийн хөрөнгө болон банкны зээлээр орон сууц худалдан авбал тухайн хүний орон сууц худалдан авсан хөрөнгийн 30 сая хүртэлх төгрөгийн татварт ногдох орлогыг татвараас чөлөөлдөг юм байна. Нийгэмд үйл ажиллагаа эрхэлж орлогоороо татвар төлдөг бол татварынхаа тодорхой хувийг жил болгон буцаа авах эрхтэй юм шүү.